Хүнс хөдөө аж ахуйн сайд Батулга болон Монголын төмөр замын даргаад ажиллаж байсан инх сайх нарын хооронд төмөр замын асуудлаас үүссэн маргаан өнөөдөр нямдарч оролцлоо. Нямдарч энэ төмөр замын асуудлаар Батулга нууц гэрээ хийсэн гэх мэдээллийг өнөөдөр хийгээд байгаа юм а. Сайдтайгаа бодлого зөрсөн Монголын төмөр замын даргын ажлаа өгсөн инх сайхан хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайттай эвлэр маргалдаад буй энэ цаг мөчид дайран дээр давс нэмэг ихчээр нэгэн мэдээллийг хийсэн нь нямдарч байлаа. Нямдарч нь хууль зүйн дотоод хэргийн сайд байхдаа улсын хурлын гишүүн Батулгын Солонгос хятадуудтай төмөр замын талаар нууц гэрээ хийсэн гэж баггүй шуугин дэрсэн билээ. Энэ мэдээллийг Батулга ирсний зам хүний нэр төрд халтсан хэрэгээр хан уул дүүргийн шүүхд өгсөн билээ. Харин хан уул дүүргийн шүүх энэ мэдээллийг ор үндэсгүй мэдээлэл болохыг нь батлан уучлалт гуйхыг нямдарчид даалгасан. Гэтэл нямдарч өнөөдөр Батулга төмөр замын асуудлаар нууц гэрээ байгуулсан гэж дахин мэдэгдлээ. Шүүхээс уучлалт гуйх ёстой гэж анхааруулсаар байтал тэрээр дахин ийхүү мэдэгдлийг хийлээ. Иймэрхүү юм явж байхад дахиад солонгосуудаа хамтарч 1180 км төмөр зам барина гэсэн 21 хуудас нууц гэрээг 11 оны 3 сар 18-нд энэ Батцаяа гэдэг хүн гар үсэгт урч Батулга зөвшөөрсөн байна. Ингээд 3 1 гэрээ 2 санам бичиг. Дээрээс нь дахиад хятадын нэг компанитай бас нэг санам бичгийг Батулга зурсан байна. Тэр нь энэ 1180 км замын сайн шан Тухайудгийн чиглэлийн төмөр замыг хятадууд барина. Тэр компани барина. Монголын тал 5 толгойг ашиглах онцгой эрхийг тэр компанид өгнө гэсэн санам бичигт гар үсэг сурчсан байдаг. Нэг гэрээ 3 ийм санам бичгээр энэ төмөр замыг дампууруулсан байна. Тэгээ сүүлд нь юм болохоо гараад ирэхээр над руу чихээд эднэр баах улс төр хийсэн. Мөнбөц ийм юм болоод наад юм чинь ерөнхийдөө дууссан юм байна. Инх сайхны сая яриад байгаа юм чинь энийг миний 4 жилийн өмнө ярьж байсан юмыг сая юунээр нь яриад ирэхлээр замаасаа зайлуулад холдуулж байгаа байдал нь энэ. Тиймээс энэ асуудал өнөөгийн хууль зүйн сайд болон засгийн газрын тэргүүнээс хариулт нь хичүүлдлээ. Ийхүү төмөр замыг хаана хэрхэн барих вэ гэдэг асуудлаас болж агентлагийн даргыг халсан уу гэдгээр бус нууц гэрээ хийсэн үгүй юу гэдэг талаар цаашид асуудал яригдах юм. Тэгээд яг хувийн харилцааны шугамаар хятадын замын яамтай холбогдсон байна. Тэгээд яамтай уулзаж өгсөн юм урагш ирсэн. Тэгээд сэрэг үргэлж болж байна. Тэгэхээр энэ дэвшин голоссон. YouTube-ээр дасан энэ бичлэг засгийн газрын тэргүүнийг чангасан явдлуу улсын нууцд хамаарах үг гихчлэн өөр олон асуултыг дагуулах нэ.